За шинжлэх ухаан таны мэдхийн Одмондөр сувгийн маань Их Монгол улсын түүх нэвтрүүлэг маань эхэлж байна. За энэ хүн нэвтрүүлгийг Америк сургуулийн түүхийн багш Одмондөр сувгийн хөтлөгч Маратхан бэлтгэн өргөдөг. Өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд хүргэе. За нэвтрүүлгийн маань харин хамтран ажиллагчаар өрх бүрийн хэрэглээ уяг гурил бид бүхнийг дэмжиж ажиллаж байна. За өнөөдрийн сэдв бас сонирхолтой сэдв харагдчихсэн тий. За баярлалаа ганаатайгаа нэвтрүүлэг хөтлөгийг удсан байж тээ. За өнөөдрийн сэдв бол өгөөлөн их байгаагүй бол Тэмүүжин хаан болох уу гэсэн сэдв байгаа. За тэгэхээр энэ талаар бол яг юу ярих вэ гэхлээр одоо эхийн тухай өөлөн ихийг те ер нь онцгойлж ярих юм бэ гэж ойлгож бас үзэж болно. Тэгэхээр Монголын түүх хийгээд те дэлхийн соёл иргэншлийн хуудсыг эргүүлээд сөхөх юм бол дайн тулаан, баатарлаг, үйл явдал, агуу байлдан дагуулал те хаан суудлын цаана нэг ухаан бэлэг, төвчээр хатуужлын туйл болсон нэгэн эмэгтэй хүний дүр. Бүр цаашлаад бол те агуу эхийн дүр бол тодрон үлдсэн тохиолдол цөөнгүй байдаг. Яг нөгөө нэг юм яриа байдаг шүү дээ. Наполеоныг юу гэдэг лээ? Эмээн ийм болгосон гэдэг тийм. Өглөө болгон дуудас ирээдэг гэдэг байгаа. Тэгэхээр тэр хүний бага наснд юм уу далд ухамсарт хийж байгаа үйлдэл чухал гэх гэдэг юм л да тийм. Үүнтэй адилхан ер нь бол ганцхан одоо Монголын түүх биштэй маань ч одоо өөр одоо бусад улс үндэстний тийм. Ингээл цаана бол нэг эмэгтэй хүний дүр бас ингээл цөөнгөө гарч ирдэг гэдэг талаас нь хэлээд байгаа байхгүй юу. За тэгээ дээд тэнгэрийн зарилгаар дэлхийн дайдыг хэмжиж хүн төрөлхтний түүхийг өөрчилсөн Их Монгол улсын галгаламтыг хэн бадраасан бэ? Хамгийн хатуу цаг үед хатан зориг, чанга хатуу дэглэм, уян хатан бодлогыг хослуулан дэлхийн түүхийг хөдөлсөн хөвгүүдийг тэг хэн өсгсөн бэ? Гэх мэт асуулт бол өөр ирэхгүй гарч ирнэ. За тиймдээ ч тэр бол мэдээж их эзэн Чингис хааныг сургаж ухааныг нь тэгшилсэн агуу их. Тэр бол Олхнууд аймгийн үзэсгэлэнт бүсгүй. Исүүхэ Баатрын гэргий өгөөлөн үжин юм. За өөлөн үжний талаар бол өгөөлөн үжин, өөлөн үжин чи дөрөв яг юу гэдлээ? Өвлөн үжин гэх мэтлэнгээр тэг янз янзаар бичдэг. Гэхдээ сүүлийн үеийн судалгааг маш сайн хараад авах юм бол ялангуяа одоо га дамгуун одоо Монголын нуус товчоо дээрээс нь шин тайлбартай одоо 25 судлаачийн тэг Монголын нуус товчоо гих зэрэг одоо судалгаануудыг үзэх юм бол өгөөлөн гэж бичээд байгаа. Тэгээд сүүлийн үеийн одоо ингэ судалгааны бүтээлүүдэд өгөөлөн гэж бичээд байдаг нь бол ийм учиртай юм шүү. Тэгээ өнөөдөр бодвол би нэвтрүүлэг дээр аль алинаар нь хэлчих магадгүй. Тэгээ та бүхэн маань те яг энэ бол өөлөн ихийн тухай өөлөн үжин одоо ингэж хэлж байгааг ойлгочоорой гэж хэлэх гэсэн. Яг гэвэл нэгэнт нөгөө өөлөн үжингээ хэлээд сурцсан болохоор бас те. Тэгээ түүх сөхөх юм бол тэрээр онон мөрний хөвөөнөөс те хайртай их чилээдүгөөсөө хагцаад хувь тавилангийн ирэхээр Исүүхэ Баатрын гэргий болсон цагаас л түүний амьдрал тэмцэл хатуужлаар хөвөрсөн. За ийм зүйл хувирж байгаа. Тэрээр олхнууд гаралтай бүсгүй бөгөөд олхнууд нь язгуурын Монгол аймгийн нэг Монголын нуус товчоонд гардаг те 3 удаа олхнууд иргэн гэж гарч байгаа. За ингэж бичснээс үзэх юм бол иргэн гэдэг нь ураг төрлийн бус улс төрийн нэгдлийг илэрхийлдэг ойлголт гэж үзвэл олхнууд нь хүн олонтой те бас хүчрхэг иймэрхүү улс төрийн бүрдэл байсан гэдгийг харж олж байгаа. За олхнууд хэмээх нэр нь бол дов толгод гэсэн утгатай олох уу хэмээх үгнээс гаралтай гэж судлаачд үздэг. За өөлөн үжин Исүүхэ Баатарт ирээд бол дөрвөн хүчрхэг хөвгүн нэгэн одоо тий үзэсгэлэнт охиныг төрүүлж өгсөн. За мэдээж энийг дэс дараалаар нь хэлэх юм бол за яг нэг он цагийн хувьд бол Чингис хааны хязээ төрсөн бэ гэдэг дээр янз янзын таамаглууд байдаг. Одоо олонхын дагаж одоо мөрдөж байгаагаар бол 1162 онд бол ууган хүү Тэмүүж Чингис хааныг 1164 онд 2 дугаар хүү Хавт хасрыг 1166 онд 3 дугаар хүү Хачгун 1168 онд 4 дугаар хүүгүн Тэмүүгэ Олчгон 1189 онд охин Тэмүүлэн нарыг төрүүлж өсгсөн. За өөлөн ихэд бол энэ бол амьдрал дэндүү богинохон ад жаргалтай хугацаа өнгөрсөн гэсэн үг байхгүй. Яагаад вэ гэхээр түүний одоо ууган хүү Тэмүүжнийг дөнгөж 9 настай байхад нь Исүүхэ Баатар Татар аймагт хорлогдож зуурдаар нас нөхцөн. Өөлөн ихийн дээр хөх тэнгэр хөмрөгшгөл болсон гэж байгаа байхгүй. За энэ бол нөгөө Монголын түүхэнд бол янз янзаар хэрэглэгддэг те. Одоо бас нэг архитай холбоотой зүйл гэсэн үг шүү дээ. Хор гэдэг чинь тэр архинд хор шингээж өгсөн гэл. За тэгээ архи бол Монголын түүхэнд хизээч сайн юм авчирж байгаагүйх нь нэг илрэл нь энэ. За амьдралын хатуу шуурга бол бас ингэж зогссонгүй. Тайчуудын хатад дээдсийн тахилгын эдээний хувьас одоо албаар хожимдуулаад те гадуурхаж хэлсэн байдаг. За тэр нь болохоор мэдээж Орбоос орхоо гэдэг хоёр хатан чинь ихсийн тайлга тарих те энэ зан үйл дээр бол өөлөн үжин хожигдсон гэж хэлээд өөлөн үжин нөгөө нэг тахилгын хишгээс хүртэх гэжсэн чинь өгдөггүй. Тэгээ за та бүхэн яагаад ингэж те тахилын эдэнээс ингэж хожигдуулдаг болов те нүүхтэй ингэж ис хилдэг боллоо гэж хэлсэн чинь нөгөө хоёр хатан нь болохоор урьд чамд өгөх ёсгүй. Учруулж идэх ёстой те гэж хэлдэг байхгүй. Хүргэж чамд өгөх ёсгүй, хөртүүлж идэх ёстой гэсэн энэ үгийг ингээ ажиглаад үзэх юм бол Исүүхэ Баатрын үе дууссан. Чи бол хинч биш. Зүгээр л харь олхнууд те алхнуудын одоо бэлэвсэн эхнэр төдий болсон гэж сануулах мэт болж байгаа. За үүнээс өмнөх одоо 9 жилийн амьдрал бол хамаг Монголын баг хаан шахуу хүний хатан их хатан те
Ийм байр суурьтай байсан байгаа. За тэд Тайжууд аймгийг те одоо бас дээрээс нь саяны 2 хатан маань таргуудаа болон тоодоо хэрэлдэг те эднэртэй зөвлөлдөж жагаад эдний их хөвгүүдийг нутагт нь орхиж нүүе. Бүү авч явъя. Гэт маргааш өглөө симээр одоо онон мөрний өөд хөдлөд нүгөд явдаг энэ бүгдэр тий. За өөлөн үжин бол хөвгүүдийн хамт хуучин бууцандаа орхигдсонд хонхны минлэгийн эцэг чирхаал явха тий. За энэ өвгөн бол нүүж явж байгаа хүмүүсийг тий очоож одоо ингээ болиулах гэж оцсон чинь тоодон гэрдээ цээлийн ус ширгүү цэгийн чулуу хагруу чи биднийг ингэж ятахгүй гэд жадалчдаг. За ингээд чирхаа өвгөн ингээ жадлагдаа тий гэртээ очоод ингээл шархаад авахгүй гэж хөвж байгаа шүү дээ чинь тий. Ингээ хөвж байхад нь Тэмүүжин очсон чинь сайн эцгийн чинь хураасан улсыг нүдэн дээр тарж бодрохыг харсаар байгаад тий тэсэлгүй очиж хилээд ийм хүүд жадлагдав гэж хэлсэн. Яг энэ үед нь бол өөлөн үжин болвол ихий одоо тий Исүхэ Баатрын тугийг барьж аваад тэнд одоо ингээд хайж нүүж явж байгаа хүмүүсийн нүдэн дээр нь очиж тэр туг сүлдийг нь харуулаад тий буцаж ингэж зармиг нь авчирсан байдаг. Гисэн хэдий боловч тэр хэдэн хүмүүс нь ирсэн боловч буцаад хар шүннэртэй ингээд нүгд алгуулцдаг. Хэрвээ Тэмүүжин 1162 он төрсөн гэдгээр нь барьж үсэх юм болно шүү дээ тий. Өөрөө 9 настай байхад нь аав нь өнгөрч ин гэж шүү дээ. Тэгэхээр чин 1170 71 он ч юм уу тий 71 оны үйл явдал гэх байгаа. Тэгэнгүүт хамгийн бага охин дүүг нь бодхолоор 69 он төрсөн гэж бодоод шүү. Тэгэхээр чин нэрээ нөхрийгөө өнгөрөөд яг энэ үйл явдал болж байхад 2 настай охинтой бас нэлэх битэл байсан эмэгтэй байх нь шүү дээ тий. Яг нэг цаг хугацааг бол ингэж хөөж байгаа юм л да. 62 оноос хойш 70 хоногийн гут чинь Тэмүүжин 9 настай гэдэг нь 8 настайгаас та хий насаар нь 9 нас гэж тоолчихж байгаа. Тэгэхээр саяны охин бол үлгийтэй гэж. Баг үлгийтэй. Үлгийт үлдсэн. Тийм юм байна. За Жак Веттерборд энэхүү одоо ингээ үйл явдлыг саянытай ингээ болсон үйл явдлыг бол өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан гэдэг бүтээлтэй Тайжууд аймаг нэгэнд ан гөрөө дайн тулаанд нэмэргүй өөлөн их болон түүний хүүхдүүдийг хэрэггүй гэж үзжээ. Онон мөрний амаргүй нөхцөлд 9 хүнийг тэжээх боломжгүй ч гэж үзсэн байдаг. Энд өөлөн үжнээс гадна тэрний 5 хүүхэд сочигээл бас 2 хүүхэдтэйгээ байгаа шүү дээ тий. За тэгэхээр энэ одоо 9 хүүхдийг тэжээнэ гэдэг нь бол хэцүү гэж бодсон юм шиг байна. За тал нутгийн заншлын ёсоор бол Исүүхэн ах дүү нарын аль нэг нь түүнтэй асархуун ёсоор гэрлэж халамжлах ёс байвч хэдийгээр залуу боловч олон хүүхэдтэй Исүүхийн 2 одоо эхнэрийг одоо тий хүүхдүүдтэй хинч авсангүй гэж байгаа. За магадгүй энэ нь бол тий Жак Веттербортын үзэж байгаа үзэл байхгүй. Гэтэл нөгөө талаас нь бас яг юу гэж үзэх үү гэхлээр хэрвээ өөлөн үжин болон сочигэлийг асархуун ёсоор тэнд Исүүхийн хамаатан садангуудаас нь хин нэгэн авах юм бол тайжуудын таргуудаа хэрэлдүүгийн дайсан болох гэдэг байгаа. Тийм учраас нөө таргуутаатай яг одоо бол Исүхэ Баатрын дараа тайчуудын таргуудаа хэрэлдэх хамгийн том байгаад байна шүү дээ. За тийм учраас тэрнтэй одоо ингэж одоо орооцолтод хэрэггүй гэж үзсэн байж бас нэг байх магадaltaй байгаа байхгүй. За ер нь бол овг аймаг ахан дүүсэнтэй тэднийг зөнд нь орхисон гэж үзэж болж байгаа. За орхихдоо өнгөтэй өөддөө бүх мал эд хувь те эд хөрөнгийг нь бас авч отсон мэт харагддаг. За тэдний одоо ингээ те дараагийн амьдралынх нь үйл явдлуудыг нь харах юм бол нөгөө нэг 8 шар гагтнаас өөр юмгүй тий мал хувь гэх юм байхгүй гэд эдрээс ингээ хараад үзэх юм бол ер нь Исүхэ Баатрын үед байсан тэр өмч хөрөнгнүүд нь хайцсан бэ гэдэг асуулт өөрөө ирэхгүй ургаж гарч иж байгаа байхгүй. Тэгэхээр юу ч хөө зөнд нь орхиод явсан гэдэг санааг бас давхар энд бас хэлэх нь зүйтэй болоо гэж бодож байна. За энд бас юу байгаа даа штэ. Исүхэ Баатрын одоо ойр төрлийн хамаатангууд одоо алтан хучир одоо Хутуула хааны үр удам болох те эдгэр хүмүүс гэдэг ч юм уу эсвэл одоо Дарида нэгүн тайш гэл эдгэр хүмүүсийн аль нь ч одоо энэ үйл явдалд оролцоогүй гэдэг нь тайжуудын таргуудаагаас бас жиргсэн байх магадлал өндөртэй болж таарат байгаа. За гэвч тэд тисчүүлсэн. Өөлөн хатан хүн баян тансаг амьдралыг умартан үр хүүхдүүдэд аварч үлдэхийн тулд аргагүй буюу одоо амьдралын эрхээр тэмцсэн байдаг. Энэ бол их хүнээс гарах хүчтийнхээ ухамсар гэж үзэж болохоор байгаа байхгүй. Монголын улс товчонд өгүүлснээр өөлөн их толгоогоо бүтээн хормоогоо шун онон мөрнийг өгсөн уруудан үр үндэс жимс түн амьдрахын тулд зүтгэсэн байдаг. За үүнийг шүлгэлж маш гоёор хэлсэн байдаг. Оюунтаа төрсэн өөлөн их ойдл дээлийг огшуулан өмсөж, октор хормоог шуун бүсэлж, онон мөрнийг өгсөж уруудаж, октор хормоог шуун бүсэлж, онон мөрнийг өгсөн уруудаж, ойлгорс мойлыг түүж яв. Өчүүгэн хүүгүүдэд хайрлан дэжээж, өдөр шөнийг арга цаан өнгөрүүлв. Гоо төрсэн өөлөн их гохтыгээ барин явж, гол завыг өгсөж уруудаж, гогот мангирыг түүж явж, хутагтан хүүгүүдэд тэжээж өсгөв. Зарчимтай төрсэн өөлөн ихийн захтас төмсөөр тэжээсэн хөвгүүд
засагтан сайд болж өсөв хэмээн оновчтой бичсэн байдаг. За энэ тухай бол саяны тэр Walter Jackford те энэ хүний одоо бичсэн номдоо бол бас өөрөө ч нэг ярилцлаганд хэлжсэн байгаа байхгүй. Би энэ хөлөг ихийн амьдралыг те судлахын тулд саяны тэр одоо тэр мойл нь хаана ургаж байгаа те жимс нь хаана ургаж байгаа юм. Ингээд явж үзсэн гэж одоо захстай голны хөндийн хааны те тэр мойл одоо эсвэл тэр бангир нь хааны эдрийг ингээ хайгаад үзсэн чинь маш хол газар байлээ. Бүр маш хол зайтай газар. Тэгэхээр өөлөн их бол яг тухайн үед хэр их том зовлон амссан бэ гэдгийг бол те өөрийн биеэр ингээ харьцуулж судалсан гэж хэлж байгаа байхгүй. За өөлөнхийн амьдралын энэ хэсэг бол үр хүүхдүүдээ гэсэн сэтгэл те ингээд сэтгэл хүнд амьдралаар ам зууж орчин цагт бол ингээд ялгуурлан гадуурхалт гэдэг зүйл чинь тийм үстэй. Ийм зүйлийг давж гарахаар тэмцэж байсан үйл явдал гэж үзэж болж байгаа. За энэ бол тал нутгийн амьдралын хамгийн доод түвшин гэсэн үг. Хаягдсан, бэлэвсэн хоцорсон бүсгүй хүн шовдрлогдсон хүүхдүүдэд хэрхэн Монголын хаан ширээнд суух хүртэл нь хүмүүжүүлвэ гэдэг нь өөрийн эрэхгүй түүхэнд анхаарал хандуулах асуудал бол яхахгүй зөв мөн байгаа байхгүй. За тэгээд энэ үйл явдал бол анхны сургаал мэт магадгүй энэ бүхэн те хараан бараан түүхээс эхэлсэн байж болох юм. Энэ бол Тэмүүжин хаан ширээнд суух хамгийн анхны үндэс суурьуудыг энэ хүмүүжлэлээр олгосон байгаа шүү дээ те. За гэтэл энэ дээр бол бас яг өөлөн ихийн сургасан үгнүүд маш чухал байдаг л да. Гэхдээ энэ хараан бараан түүхтэй холбоотой. За нэгэн өдөр Тэмүүжин хасар бэлгүүдээ те бэлдэр нар хамт голын ирэг дээр сууж дэгэнд нь гигэн согс цагс орсон баг. За Тэмүүжин хасар хоёроос бол бэлдэр бэлгүүдээ хоёр бол тэр загсыг нь булаагаад авчдаг. Тэмүүжин хасар нар гэрт ирж өөлөн ихэд хэлсэн нь бид хоёрын барьсан загсыг бэлдэр бэлгүүдээ ах トゥ хоёул булааж ав. Гэвл өөлөн их та нар нэг эцгийн хүүгүүд байж юунд ингэж маргалдана вэ? Одоо сүүдрээс өөр нөхөргүй, сүүлнээс өөр ташуургүй байгаагаа мэднэ үстэй. Урдын алангуй ихийн 5 хүүгүүд мэт яагаад эв түнжингүй болов? Ийм байтал тайчуудаас хэрхэн өшөөг авах билээ? Битгий муудалц гэж сургасан байдаг. Тэмүүжин хасар нар ихийнхээ үгийг үл ашааж өчигдөр нэг болжмор харуулж алсныг тэд булааж авсан билээ. Ийм байхад эдэнтэй хамт яаж амьдрна? Гэрийн үг гэж хэлээд гэрийн үүдийг ширүүн хайж гарч оцсон байгаа байхгүй. За ингэж тэр гэрийн үүдийг савж гарч одохдоо л Тэмүүжин бол аль хэдийн шийдсэн л гарч байгаа гэсэн үг байхгүй. За тэгээд энэ бол цаашаа тэр Тэмүүжин хасар хоёр те ингээ яг довцог дээр байсан 8 шарга морио хариулж байсан бигдрийг Тэмүүжин хойноос нь хасар урдаас нь ном сумаа те яг харахад бэлдээд онлоод яваад очдөг. Бигдэр энэ үйл явдлыг харчингуудаа те та нар намайг яагаад энэ тайчууд ах дүүнээс өш онцгоо аваагүй хахад те ингэж нүдэнд орсон одоо те үргэс мэт одоо шүдэнд орсон гэдэг үргэс мэт ингэж үзэж байгаа юм бэ. Гэх мэтлэнгээр хийлээд ер нь бол голомтыг минь бүү самраараа бэлгүүдийг бүү хорогт ингэж хэлдэг байхгүй гуйдаг. За ингэж хэлээд одоо бигдрийг алдаг. За ингээд Тэмүүжин хасар хоёр гэрт орж ирэхэд нь бол өөлөн гих хоёр хүүгийнхээ царайг хармагцаа тэр дайруу одоо их хүнийхээ зөнгөөр те учрыг нь олж авангуудаа хараад мэдээд ханаа барагсад ижлээ идэгсэд халуун хөвлөөс гарахдаа хар нүж атхан төрсөн билээ. Хавиргаа хаазах хар нохоо мэт, барьж идэх барс араатан мэт, балмад амьтад буюу та нар ийм юм те яах гэж хийвэ гэдэг зүйлийг хэлж байгаа. За ингэж хэлээд нөгөө нэг эртний үгийг иш татаад өвгдийн үгийг үндэс болгоод хөвгүүдээ буруу шааж зэмлсэн байгаа. За энэ цагаас хойш бол Тэмүүжин бол ялчгүй одоо те ирээдүйд их эзэн хаан болох анхныхан суур одоо баг хүмүүжил гэдэг ч юм уу те энэ нь бол бас яг эндээс тавигдсан гэж ихэнх судлаачид бас үзээд байдаг байхгүй. Мэдээж энэ нь өөрөө хар бараан түүхтэй юм шиг боловч цаана бол нэг ив нэгдэлтэй байх хэрэгтэй юм байна. Ер нь бол өрхийн тэргүүнэдлөө энэ чинь өрсөлдөөний явагдаж ин гэсэн санаа цаагаараас гарч байгаа шүү дээ те. Энэ бүх зүйлийг ингээ бодоод үзэх юм бол бас Тэмүүжин маш том сургаал одоо сургамж босон гэж үзэж болохоор байгаа. За тэрээр бас те бүртүүжин дан өмнөний хүлд өнчөн хоцорсон борхуул, шихий худаг, хүчүү, хөгээчүү нарын одоо те өөрийн одоо хэвлэгээс гарсан үрсээс ялгалгүй өвөр дээр өсгөж хүмүүжүүлсэн байдаг. Энэ өөрийн хүүхдүүдээс гадна те дайн тулаанд өнчөө хоцорсон хүүхдүүдийг өсгөж байгаа энэ үйл явдал. За тэгээ амьдралын хамгийн хатуу хөтүүд хуулийн бэрх цаг үед ч сэтгэлийн тэнхийг алдаагүй. Хүүхдүүдээ те хаан эзэн, хүлэг баатар, эрдэмт мэрэгэн болгон хүмүүжүүлсэн нь түүний дуусахгүй их хайр те суу гав юм. За түүний нэрний утгыг бол судалсан судлаачид өөлөн, өгөөлөн, нөгөөхний өвлөн те. За гих мэтлэнгээр одоо ингээ янз янзаар нэрлээд идэг гэж үзээд идэг те. За тэгвэл Ишгадамб Монголын нуус товчоо хэмээх судалгааны бүтээлдээ өгөөлөн үжин гэдэг нь энэ үгийг те Рашид Аддын хятад хэлээр гэргий гэсэн үг гэж хэлсэн боловч үжин гэдэг үгийг бид хятад пүүшим гэдэг үгийн ормол үг гэж юусоо үзэхгүй байна. Харин Монгол манж те манжийн маш эртний балар цагийн овгийн толгойлогч, том бит баатарлаг толгойлогч, анчин бүсгүйн пүүдийн баадан гих мэт нэрийг
Пүүдийн гих нэр нь пүүдийн гих мэтээр одоо үжин гих мэт те ингэж хувирч пүүжин хэмээх хятад үгтэй дүйсэн байж магадгүй гэж бодож байна гэж байгаа. За эрт цагийнх нь бол ерөөсөө анчин бүсгүй баатарлаг толгойлогч гэсэн утга санааг илэрхийлж байна гэж байгаа. За харин хамгийн сүүл одоо те яг энэ талаар одоо судалгаа хийсэн хүн бол доктор Алтан Сүх. За тэрээр бол дундад зууны монгол хэлний нэрийн судалгаа хэмээх судалгааны бүтээлдээ Эсүгэ Баатарын эхнэр Чингис хааны их Өгээлүн түүний нэрийг Монголын нуус товчонд нийт 40 удаа Хөөлүн хэмээн бичсэн бол судрын чуулган тус нэрийг Өвөөлүн пүүжин гэж бичсэн байдаг. Хэмээгээд язгуур бүтээвэр буюу одоо яг энэ одоо судалгааныхаа бүтээлдээ те язгуур бүтээвэр гэдэг энэ зүйл дээр өөгөө гэдэг үгийг товчилт ингэж тайлбарласан байгаа. Өөгөө гэдэг маш олон нэртэй байгаа шүү. Өгөөдөө хаан гэдэг ч юм уу те Өгээлүн гэдэг. За яг энэний хадэр өөгөө гэдэг хэсэгтэр нь өөгөө хэмээх язгуурыг Жужаан улсын үеэс улбаатай ба тэргүүн удирдагч туршлагатай баатар зоригт хүний цол гэж үзсэн байдаг бөгөөд тийм ч учраас дундад зууны монголчууд тэ хүүхдээ ийм цол өгдөг байжээ. Үүнээс эрдэм төгс туршлагатай баатар гэсэн аль нь ч өөлүүн ихийн түүхэнд одоо тохирно гэдэг санаа хэлж байгаа. За өөлүүн нь бол тэ өөлүүний лун гэдэг одоо ингээд нэг юм юу гадаг ш тэ бүтээвэр гарч ирдэ ш тэ. За энэ бүтээвэрийг зөвхөн нэр үгэн залгаж эмэгтэй хүний нэр бүтээдэг болохыг бид нар одоо Монголын нуус товчоноос 13 дугаар зууны эмэгтэй хүмүүсийн нэрээс тодорхой харж болж байгаа. Жишээ нь Алтаалун Чингис хааны 5 дугаар охин, Арилун Чингис хааны өвтөг бол. Дээрэс нь Ашлун, Баяалун, Бороолун, Исүүлүн, Мөгөөлүн, Ноолун, Нугуулун, Сайлун, Түмээлүн, Хөхээлүн, Хутуулун, Цагаалун, Чаалун гэх мэт одоо 13 дугаар зууны үеийн нэрүүдээс бол ингээд төвгүй харж болж байгаа байхгүй. Тэгэхээр энэ лун гэдэг энэ одоо Өгээлүн те энэний эмэгтэй хүний нэрэн залгадаг бүтээвэр юм а гэдэг санааг бас давхар хэлээд байгаа. За Өгээлүн өөрийн хүүгүүдтэй те ханд өшиг болон болог гэд одоо дайны хүл хаягдсан борхуул хөхөөчүү те шихэн өдөр нарыг өрчлөнд хижээж өөрийн хүүхдэд адил ингэж сурган хүмүүжүүлсэн те. За энийг бол Монголын нуус товчонд өөлүн их өдөр үзэх нүд шүн сонсох жих болгоё хамгийн итгэлтэй дотны туслагч үнэт зөвлөгч хамгаалагч болгоно гэсэн утга санаагаар эдгээр хүүхдүүдийг те бас авч өсгсөн гэдэг санаа хэлээд байгаа. Ер нь бол Чингис хааны дайн байлдааны хөл ингээл яасан өргөцсөн тэр хүүхдүүдийг те өмсөн зүүсэн хувцас одоо яг одоо шихэн удгийг харахад хүртэл те өмсөн хувцас мөвцөн шал өөр байхаар нь өөлөн үжиндөө хайч өгч байгаа шүү дээ. Өөлөн үжин хэлж байгаа байхгүй нэг шихэн удаг гэдэг нэрийн тайлбар дээр байдаг байхгүй. Чигчийн шинэ хутагтаа үлзийтэй гэсэн утгатай гэл те гих мэтлэнгээр за ингээд бяцхан одоо ингээд үлзийтэй тэнгэрийн одоо хишгийг хүртсэн хүүхд гэж байгаа байхгүй. Тэр чинь мэдээж одоо хааны дүү болж байгаа шүү дээ. За ингээд нийт ингээд товшилж ярих юм ба шүү за. Тэгээ шихэн удаг гэдэг нэрийг бас маш олон янзаар тайлбарлаж болох юм. За энэ мэтлэнгээр одоо яг Мэргэд аймгаас Тайчуу, Татар, Зүрхэн аймагнараас те ингээ хүүхдүүд авсан байдаг. За Өгээлүний хичээл чармаалтаар үнчин хідэн хүүхэд нь үндийж тэнхэрч 1189 онд Тэмүүжин Монголын хаанд өргөмжлөгдсөн. Энэ үйл явдал дээр 1190 онд Жамх Чингис хааныг гиндүүлэн дайрсан 13 хүрээний байлдаанд Өгээлүн нэгэн хүрээ болж цэрэг дайныг удирдан байлж байсан гэж байгаа. Тэгэхээр Чингис хааны тэр 13 хүрээний нэг хүрээг нь өөлөн үжин удирдах дайдчихсэн. Тэр саяны нөр баатарлаг зөрөгтэй анчин эмэгтэй гэдэг байгаа чинь өөлөвний түүхэн тохирох юмаа гэж хэлээд байгаа санаа нь энэ аах байхгүй. За ингээд их Монгол улс байгуулагдсны дараа өгөөдөө санаа амар суусангүй. Улс гэрийн төлөө санаа сэтгэлээж хилээсэр байсан байдаг. Багаас нь угаасаа өсгөхдөө чи ийм байвал те яаж өшөг авах юм гэж те. Хөтөө тэр хүртэл өсгөж байгаа юм юм байна. Харин тийм. За энэ мэтлэнгээр ингээд яваад байх юм бол өөлөн үжин бол ингээд багаар нь тийм багаас нь үндэс суурийг нь хүүхдүүдэд тавьж өгсөн гэдэг санааг хэлж байгаа байхгүй. За жишээ нь бол бас нэг маш том хатуу зүйл дээр өөлөн үжин хаал тавьсан байдаг гэж үздэг төвөгчд тийм. Ялангуяа энэ юу гэхээр бараг их Монгол улс задрах эсвэл одоо хаан ширээний төлөөх томоохон тэмцэл өрнөхөөс бас болгоомжилсан үйл явдал гэж үзэж байгаа. За энэ бол хөхөөчөө бөө Тэмүүжин хасар нарын хооронд яс хайсны улмаас Тэмүүжин хасрыг барьж ам өчгийг нь авч шүүж байгааг өөлөн үжинтэй мэдээд шүнжин довтлогож Чингис хааны хүрээнд ирж Чингис хааныг хатуу донгод нь шүмжилж гарч болшгүй байсан нэгэн удаагийн улс төрийн хямралыг амжилтад авсан гэж байгаа. За энийг бүр тодруулах тий. За тодруулах юм бол хонхны мэдлэг эцгийн 7 хүүгүүний дундах хөхөөч буюу Тэв тэнгэр бөө гэж байгаа тий. За энэ бөө бол мөнх тэнгэрийн сахиулсан Тэмүүжин нэгэн удаа улсын эрхийг барин хасар нэгэн удаа улсын эрхийг атгана гэж бэлэг тэмдэг мэдэгдэв. Хасраас эс болгоомжлоос юу болохыг мэдэхгүй
гэж завсардуулан хэлсэн гэж байгаа байхгүй тий. Хооронд нь ясаж штэ. Чингис хаан энэ үгэнд нь итгээд тэр шүндөө хасрыг баривчлуулахаар хүн илгээсэн байдаг. За энэ хүү чимээг өөлөн ихтэй олд сонсоод мөн шөндөө сүүхт хэрэгэнд цагаан тэмээ хөдлөж шүн тууж явж те явсараад наран гарахын үеэр хурч ирвэс Чингис хаан хасрын ханцууг үйж малгай бүсийг нь аваад шүүж байсан гэж. Шүүж асууж байсан. За энийг нэг Мөнх тэнгэрийн хүчин дор гэдэг кинонд маш гоё яралдаг гарсан байдаг шүү дээ. Хасарж байгаа гэж дүрдэн тоглосон те. Тэргэнд хүлцэн байдаг. Тэргэнд хүлцэн байж араас нь ташуурдаад байдаг те. За яг иймэрхүү үйл явдал болсон болов уу гэж үзэж болохоор те. За ихэнх хурж ирсэн Чингис хаан хэрдхийн айсан байдаг. За өөлөн их уурлан тэргнээс буугаад хасрын ханцууны те хүлээсийг өөрөө тайлж тавиад малгай бүсгийг нь хасарт өгч уур хилэнгээ дарж ядан завлин суугаад хоёр хөхөө гаргаж хоёр өвдөг дээрээ байршуулан барьж та нар харав хөгсөн хөгч нь энэ байна. Хадна гэж те хадран хэрэлдэж харвсан хазаад хүйсээ тасдагчд гэж ингэж зэмлсэн байгаа байхгүй. Хасар яв Тэмүүжин энэ хөхийг те энэ хөхийг нэг хөхөө зааж байгаа. Энэ хөхийг хөхөж бардаг. Хажихун олчхон хоёр хоёулаа нийлээд нэг хөхийг минь барахгүй байдаг. Хасар ганцаараа хоёр хөхийг минь хоёулангийн минь сүүг нь дуустал хөхөж чэжийг минь уучртал амируулж өвчөөг сарал болгодгсон гэж байгаа. Тиймээс Тэмүүжин цээжиндээ эрдэмтэй, хасар харвах хүчтэй, харшилдан гарсан этгээдийг харваж оруулах чадaltaй. Атаархан те гарсан дайсныг алсаас буцаах эрдэмтэй. Идүүгээ дайсныг дарж дуусав гэж хасрыг үзэн ядаж байна уу гэж өөлөн ихэн те уурыг ингээд ууралтаа гэж хэлсэн байгаа байхгүй. За энэ үед нь бол Чингис хаан бол өөлөн ихэн уурыг намжуулаад ихийн хилэнсэнд би айхын ихээр айж ичхийн ихээр ичв. Би одоо инкэ боли гэж хасрыг одоо суллаж те тавьж одоо ингэж уучлалгүйсэн гэж байгаа байхгүй. Гэсэн хэдий боловч дараагийн түүхэн үйл явдлуудыг нь үзсэн бол ер нь бол Чингис хааны те энэ хар басал яваадсан юм шиг байгаа. Яагаад вэ гэхээр өөлөн ихийн нүднээс далдуур хасарч 2,400 өрх гэж байгаа штэ. Энэ өрхөөс нь гэж авсаараад сүүлдээ 1,400 хүнтэй гэж тэг өрх үлдээдэг гэж байгаа байхгүй. Хүнийг үлдээсэн гэж байгаа. За тэгээ өөлөн их бол өөрийн авьяас чадвар, оюун бэлэг бүхнээ Монгол улсын хөгжил, мандлын төлөө зориулсан их гэдгийг бол түүхэн бүхий л үйл явдлуудаас нь бас харж болж байгаа гэж үзэж болж байгаа. За хоёул хамтран ажиллаж танилцуулах уу? За тэгээ. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өрх бүрийн хэрэглээ уяг гурил ажиллаж байгаа. За ер нь бол бүхэл бүрийн гурил үйлдвэрлэхэд тусгаалan зориулсан Америк технологиг Монголдо нутагшуулад амжилттай нэвтрүүлэн хэрэглэгчдэд хүргэж байгаа эм хамт олоо. За уяг бүхэл бүрийн гурил нь болохоор улаан буудаг хальстайн бүхлээр нь терэмдэн гаргаж авдаг тул шимт хижээлээ бүрэн хадгалсан байгалийн хамгийн үн цэнтэй гурил юм а. За ялангуяа хүний биеийн бодис солилцоог дэмждэг эслэг нь улаан буудан хальсанд ихээр агуулдаг. За ер нь энэ дэр нэг өгүүлбэр нэмээд л гэхэд хүмүүс ямар нэгэн зүйлийг ингээд нэг юм сайжруулан шинжилэн гэж явсаар байгаад өнөөдөр эргүүлээд юу болж байгаа вэ гэхээр анхны тэр органик байглаас гарч исэн тэр зүйл чинь хүний биедээ илүү их тохирсон байсан юм байна гэд эхлээд нөгөө нэг тэр зүйлсүүдээ илүү сонирхож эхэлж байгааг нь яагаад авахгүй нэг нь бол энэ бүхэл бүрийн гурил тийм ээ. За эрүүл мэндэд үзүүлэх ашигт тусын хувьд гэх юм бол ходоод гидсний үйл ажиллагааг дэмжин за бүдүүн гидсний эрүүл мэндийг бас сайжруулдаг. Дээрээс нь зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэхэд туслана. Бас хэд тархалтаас сэргийлдэг. Цусны эргэлтийг дэмжин бодисын солилцоогоос идэвхжүүлнэ. За яагаад монголчууд бас бэлхүүсээрээ их тархлаад байгаа вэ гэдгийг учир шалтгаан бидний идэж ууж байгаа хоол хүнстэй ч бас холбоотой байх. За дээрээс нь тэжээллэг чанарын хувьд гэх юм бол эрдэсийн агуулмж өндөр, витамин B1, B2, B6, E, PP амин дэмэр баялаг, байгалийн гаралтай, шим тэжээл ихтэй. Ийм бүхэл бүрийн гурил байгаа. Уяг бүхэл бүрийн гурил маань. За тэгэхээр Монгол улсын 21 аймгийн бүх томоохон зах худалдааны төв сүлжээдлэгүүрүүд болон Улаанбаатар хотын одоо 9 дүүргийн зах худалдааны төв бүх сүлжээдлэгүүрүүдээр борлуулагдаж байгаа. Та бүхэн маань өрх бүрийн хэрэглээ уяг гурилаа сонгож эрүүл мэндэд бас дэмтэй бүтээгдэхүүнийг бас сонгож хэрэглэж байгаарай гэж зөвлөх гэсэн юм а. Бид бүхний дэмжиж ажиллаж байгаа та бүхэндээ баярлалаа. За маш их баярлалаа. За тэгээ одоо өөлгөн ихийн те ингээд талаар ярих юм бол ерөнхийдөө бол яндаал нөгөө нэг те сургасан эсвэл одоо хүмүүжүүлсэн энэ байдлаар ингээд яваад байгаа байхгүй. Тэр бас нөгөө нэг Тэмүүжин баг насанд нь зэмлэж байхдаа бас л алангой ихийн те 5 хүүхчиг яагаад хоорондоо эв нэгдлгүй байгаа юм бэ гэдэг утга санаа гаргаж ирж байна. Өвгдийн үгийг одоо те үндэс солгоод эртний үгийг иш татаад ингээд ярьж байгаа. Гэх мэтлэнгээр үзэж байгаа бол ер нь бол асуудлыг бол маш хүндэр тусгаж авч үзэж байгаа. Хүндэр гэхээс илүүтэйгээр одоо те хүнд одоо буухаар авч үзэж байгаа гэсэн үг байхгүй. Тэгээ ерөнхийдөө өөлгөн ихийн яг тэр ерөнхий амьдралын ингээ хараад ах юм бол 9 наснаас нь хойш одоо Тэмүүжин үнчиж очирж байгаа те ер нөхрөө алдаж байгаа штэ. Эн чинь бас маш том асуудал байгаа байхгүй. Энэ том асуудлын дунд бол бас
тэмцэлдэж гарч ирсэн, тэгж тэмцэлдэж гарч ирээгүй хин нэгний одоо харьяанд очсон бол яах вэ те? Одоо жишээ нь Дарида отчондоо суусан бол яах вэ? Асарх хуйсоор эсвэл алтантаа суусан бол яах вэ гэдэг ч юм уу те? Яг хүн өөрийнхөө жаргалыг бодоод гэдэг ч юм уу те, өөрийнхөө биеийн амрыг бодоод амьдралаа бодоод ингээ явах юм бол энэ нь хамаагүй дээр сонголт байсан юм шиг байгаа юм л да. Тусал дэмжиж байгаагаар минлэг ч гэдэг юм уу те? Яг үнэ. За тэгтэл энэ дээр чинь бас нөгөө нэг Монголын түүхэнд чинь бас яг энэ эмэгтэйчүүд чинь бас ингээ те онцгой шийдвэр гаргаж ирсэн эмэгтэйчүүд чинь бас байдаг шүү дээ. Энийг нэг төлөөлөл гэсэн үг байхгүй үл их болвол. За жишээ нь одоо түр ярьжсэн Туркина хатан, Огуул Хамиш, Мантухай цэцэн хатан одоо самар гүнжтэй гэх мэт одоо хүмүүс байгаад байна. Тэрний дотроос ч одоо Мантухай цэцэн хатан гэхэд чинь л өөрийнхөө хайр сэтгэлээ дагаад те хасрын удмын үн бол дундаа сууж бас болох л байсан шүү дээ. Гэтэл бас л Батмагт аягийн нэг чинь те тэр жоохон хүүхдийг хаан ширээнд суулгаад өөрөө хатан болж идэг гих мэтлэнгэр зүйлүүд байгаад байгаа байхгүй. Тэгээ энэс гадна бас нэг зүйл байгаа маа. За Уулын үеийн талаар бас л нөгөө нэг Чингис хааны бас те талаар бас нэлээд сайн бичсэн Walter Jack Ward те энэ хүний одоо ертөнцийг байлдан дагуулсан өнөөгийн ертөнцийг бүтээсэн одоо Чингис хаан те энэ бүтээлдээ бол Уулын үеийн талаар бол нэлээд сайн дэлгэрэнгүй бичсэн байдаг боловч бас нэг санаа байгаад байдаг. Энэ бол бас л нөгөө монголчууд одоо ингээ те бидний бас нэг харж чадаагүй үнцэг байж магадгүй байгаа байхгүй. Тэр нь юу гэхээр бүгд л одоо Уулын үеийг одоо өөрийн болгож байсан боловч ингэ болоогүй. Яагаад болоогүй гэдэг шалтгаан нь өөрөө бол энэ ийм юм байгаамаа. Тэр шинээр ирэхтэй одоо ингэ олон хүүхдээ энэ хүнийг эмэгтэйг өөртөө авахын тулд тэр эрэгтэйг татах бэл бинчин гэдэг зүйл байгаагүй гэдэг санааг хэлээд байгаа. Бас тэг байж болохооргүй юм шиг нэг энэ буухгүй байгаас тул гэтэл дахиад тэрнээр дахиад нэг өөр нэг зүйл байгаа. Тэр нь юу гэхээр ер нь бэлдрийг яагаад алхуулсан шалтгаан нь энд бас тэр хүний бас үзэж байгаа үзэл байгаа байхгүй. Тэр юу гэхээр бигдэр бол ер нь бол тэр тухайн өрхийн толгойлогч болохыг хүсэж байсан. За толгойлогч болохоос бигдэр одоо Тэмүүжингээс нэг насаар ах гэж үздэг тий. За толгойлогч болохыг нэгдүгürt оролцсон. За хоёрдугаарт юу гэхээр нэгэн удаа Алангойхийн 5 хүүгийн дом тий эвтэн найртай байх тухайн сургаал айлцсан гэдэг байгаа штэ. Энэ сургаалыг хийж байгаа санаа нь бол яваанда болвол одоо бигдэр ч гэсэн тий одоо өөлөн хүчнийг асархан ёсоор авч суух эрхтэй гэдэг санаа хэлж байгаа байхгүй. Яг иймэрхүү санааг ингээ гаргаад тэр ном дээр ингээ байж идэг. Гэхдээ Исүхэн одоо юу гэдгийг эхний тэр тэргүүн гэдэг юм уу их хатан чинь бол хэн биз дээ? Уулын үж юм биз дээ. Тэгэхээр их хатнаас төрсэн ууган хүл болно залгамжилмаар юм. Харин тэгэх ёстой байхгүй юу? Гэтэл яг чинь болохоор ардлын хатан байх гэдэг шүү дээ. Энэ талаар ч одоо ингээ янз янзын юмнууд байгаад байгаа юм л да. Тэгээд тэнцээ чинь бас бигдрийг алсны дараа Уулын үж Монголын улс товчон дээр бол нэлээд том зэмлсэн гэсэн мөртөө дараагийн үйл явдал шууд явчихж байгаа зү тий. Тэгэхээр тэр юу гэхээр бас янз янзын санаанууд гарч байгаа. Тэрний юу гэхээр бигдэр өөрөө бас тайчуудтай ингээд нэлээд холбоотой байсан, таргуудагийн талыг тэ баримталдаг байсан гэдэг санааг бас гаргаж ирээд байгаа байхгүй. Тэгээд тэр Сочигэлийн яага уурлахгүй байгаа шалтгаан нь Сочигэл өөрөө бас тэ тайчуудтай бигдрийг холбоотой байлгахын тулд өөрөө явуулсан тэгээ тэр буруугийн тэ одоо ишлэгдээд нас барсан гэдэг санаа хэлээд байгаа. За тэгтэл энэ бүхний чинь цаана нь одоо хин зан дотор хүртэл тэмцэлтэй гэсэн үг юм уу? Тийм шүү дээ. Тэгээ энэ чинь одоо яг цаана нь яг хин базж байгаа, хин нэрээс нь удирдах байгаа гэх юм бол яг энэ үйл явдлыг биш л дээ. Тэр өрхийг тэр одоо том өрхүүдийг ер нь бол өөлөн үжний гардал, өөлөн үжний нуран дээр л хамаг юм бууж исэн гэдэг санааг хэлэх гээд байгаа байхгүй юу? Миний хэлэх гээд байгаа санаа. Гэтэл янз янзын өөр өөр өнцгөөс ингээ харцсан тохиолдлууд байдаг юм а гэдэг саяны зөв жишээ болгож хэлж байгаа. За Эрдэмтэн сайшаал. Чингис хааны товчонд тэргүүн ботид өөлөн их болвол Чингис хааны бэлэг, арга ухаан, эрлэхэг зориг, тэсвэр төвчээр, хатуужилтаа чанар, нөхөр ханыг эрхэмлэх зэрэг бүх оюун ухааны талаар анхны нөлөө үзүүлж хүмүүжлийг хүртээсэн хүн юм. Чингис хааныг төрүүлсэн хийгээд 9 настай өнчирч хоцрохоос нь ахуулаад монгол хэлтнийг те нэгэн одоо ингээд нэгэн одоо ингээ хаант те одоо ингээ Монгол улсыг анхдагч Далай хаан, Чингис хаан, Суутал, Өөлөн их юу ч алгасалгүй бүгднийх нь хажууд нь байсан гэж санаа гэлж байгаа байхгүй. За энэ дээр бол бас яг миний нэмэт хэлэх зүйл нь юу гэхээр Өөлөн үчин. За 9 настай хоцорсон энэ бүх юм дээр байсан. Тэмүүжин одоо 8 шаргаа алхахтад нь ардталтан санаа зовоод байж ирсэн нь байж л байсан. Дээрэс нь одоо ингээл тайчуудын таргуудад бас олдогдоход бас л ардталтны их хүн зовоод байж ирсэн. Тэр бүхэл одоо бүртөө үжин булаагаад авсан шүү дээ. Мэрэгдүүд товтолж ирээд. За энэ мэрэгдүүдийн гол одоо орж ирж байгаа нь бол өөлөн үхийн булаагцсан өшөөг авах гэж ирж байгаа гэж байгаа шүү дээ. Тэгэхээр өөрийнх нь одоо ингээм амьдралтай нь холбоотойгоор бэрийг нь булаагаалаад аваа явчлаа тий. Гэх мэтийн энэ зүйлүүдэд бол өөлөн үжин бас л энэ бүх зүйлийн ард байж лээсэн байна. Тэр бүх хэл тэр дайн тулаанд хүртэл тий нэг хүрээг өдөрдөж бас байлцаан гэдэг бол бас л баатарлаг эмэгтэй шинжиг бас харуулж болохоор байгаа байхгүй. Тэгээ тиймээс тэр бол Чингис хааны үйл хэрэгттэй лав олон талаас нь сургах, хүмүүжүүлэх, арга бодлого заах,
сануулга зөвлөгөө өгөх зэргээр те өөрийн биеэрээ ариун их ажил хийсэн байх ёстой гэдэг зүйлийг хийж байгаа. За учир нь өөлөн их болвол оюун ухаан сэргэлэн арга бодлого нь мэрэгэн их болохоор барахгүй Исүүхэ Баатрын дайчин дугийг мандуулж дайн байлдаан хийж байсан нь үүний нэг нотлохоо олж байгаа маа гэж. За ингээд 13 хүрээний дайны талаар бас л те давхар ингэж дурдж байгаа санаа байгаад байгаа. За ийм сайн эрдэмтэй мэрэгэнтэй ийм хүн эмэгтэй хүн байсан гэдгийг бол хэлээд байгаа байхгүй. Гэтэл яг Монголын нуус товчоод одоо тэг яг итгэмжид одоо 13 дугаар зууны үеийн Монголын одоо ингээд тулгуур сурвалжчуд байгаа шүү дээ. Энэ сурвалжчуд дээр бол 1218 оноос хойшоогоо болол өвлөн ихийн талаар түүх нэг ингээд дурддаж үйлдээдэггүй. Тэр бүх хэл Монголын нуус товчонд ч гэсэн өвлөн үжиг те одоо яаж таалал төгсөн талаар тодорхой мэдээлж бичиж үлдээсэн түүх байдаггүй байхгүй. Зүгээр нөгөө нэг бариад байгаа оноор бодох юм бол за 1155 үед 1162-оор анхны том хүн төрсөн гэж бодглохлоор тэр үед ядаж нэг 20 нас руу гэж баримжаагаар бодоход 1206 он гэж бодохоор дахиад түүнээс хойш дахиад 40 жил байгаа хэрэг 60 гаруй насны гэдэг юм уу тийм хүн байх гэдэг. Тэгээд нөгөө 1218 оноос хойш тэгэж бас 80 шахаж байгаа юм шүү дээ. Тий, яг үнэ. Тийм байна. 80 шахаж байгаа 80 нэлээд өгч байгаа гэдэг ч юм уу. За энэ нь өөрөө нөгөө монголчуудын дундад наслалтаа ингээд бодоод үзэх юм бол тий ер нь бас үнэнд ойрхон болов гэдэг санааг хэлээд дээ шүү дээ. За яг л ингээд нөгөө сүүлнээс өөр ташуургүй сүүдрээс өөр нөхөргүй байсан эмэгтэй хүнтэй үр хүүхдүүдийнхаа төлөө өөрийгөө зориулж чадсан түүх гэсэн үг байхгүй юу? Тий. За өөр одоо асууж давлах зүйл байна уу? Үгүй асууж давлах ч байх тий. Одоо яг хоо дийлэнхтэй манай одоо өвлөн ихийн талаар бол хүн болгон л одоо сайнаар л хэлэх байлгүй дээ тий. Яагаад анхны тэр эхний хүү ууган хүү хоёр дахь хүү бас байж болох л байсан шүү дээ тий. Зарим үйл явдал төр хоёр дахь хүн мундаг болоод түүнийг ингээд дэмжиж хүмүүс хүрээлээд хаан болж байгаа үеч байна. Гэтэ ямар ч сан эхний тэр тавьж байгаа одоо юу гэдгийг хамаг итгэл найдвараа тавьж байгаа хүн нь үнэхээр дэлхийн эзэн хаан болсон нь болсон. Тэр л одоо том гавьяа юм да тий. Түүний гавьяаг заавал одоо ингэж Тэмүүжин Чингис хаанд нааж ойлгохоос илүү яг тэр нөгөө их хүн хүүхдүүдээ хэрхэн хэцүү цагт амь авч гарсан бэ гэдгийг л ярих нь зүйтэй юм шиг байна. Тэр Жак Ватерфорд гэдэг тэр хүн үнэхээр ирээд тэгээд тэр нөгөө нэг биечлэн судалгаа хийдэг нь энэ бүр монголчуудаас илүү биднээс илүү сэтгэл гаргацсан байгаа. Яг үнэхээр тэнд ингээд хүүхдүүдтэйгээ үлдсэн. За тэгээд хамгийн бага нь өлгийтэй байгаа те хөхөө өгч байгаа тийм охин хүүхдтэй. Тэгээд 4 хүүхдтэй те ингээд 5 хүүхдтэй. Дээрээс нь нэг бас залуухан эмэгтэй болон 2 хүүхдтэй ингээ байгаа. Ингээд ерөнхийдөө харах юм бол 2 том хүн 7 хүүхдүүд те ийм өрхөйл хаягдчихж байгаа. Тэгэл тэр нөгөө нэг за мойл жимс түүхтэй хаанаас хаашаа явж ирсэн ингээд дагаад алхаад үзэн гэдэг чинь энэ хүн бас судалгаа хийхдээ үнэхээр бас айхтар хийсэн байна. Тэгээ энэ хүн чинь бас ер нь Монгол байнга ирж одоо ч нэг ингээл жил болго ирдэг баха. Чингис хаан одоо хүрсэн гэж. Тий, Чингис хаан одоо хүрсэн шүү дээ. Энэ бүтээл яриа шүү дээ. Тэгээ энэ бүтээл нь өөрөө бас Чингис хааныг дэлхийд дахин таниулахад нэлээд том асар том үүрэг гүйцэтгэсэн бүтээл байхгүй юу? Тэглээ байх вэ те. Бид нар л эндээс монгол хэл дээр юм хийгээд үзээд байх биш шүү дээ. Тэндээс өөр судлаач нар орж ирж тэр хэлээрээ тэр хүмүүст хүргэж байгаа. Одоо бас Чингис хааны тэр дайны тактик, арга ухаан, тэр бүх одоо эв нэгдлийн талаар гээл одоо маш олон лекцүүд энэ тэнд ингээ уншаад яваад идэг юм байхгүй юу? Одоо байдаг юм байна те. YouTube дээрсэн зөндөө бичлэгүүд нь бас яваад идэг те. Зөв. За ингээд яа харахгүй Монголын одоо их түүхэнд те өндөр ач холбогдолтой гавьяа байгуулсан энэ хүмүүс ялгаа байхгүй их хүн хүүхдээ хэрхэн өсгсөн талаар нь бид өхөн одоо өвлөн ихийн домгоос л харж болно. За тэгээд өвлөн ихийн домог дээр тэр алангой ихийг дурдж байгаа нэ гэдэг бол тэр үе хүртэлтэй хүмүүс хүүхдүүдтэй тэр өвөг дээдсийнхэн хэлсэн ярьсан сургаалыг амнаас ам дамжиж сургадаг байж. Тэрч буюу сүүлд би нөгөө Чойномгон дугаарыг хийгээд байгаа шүү дээ, хийгээд дуусчлаа. Тэгэнгүүт Чойномгон яг аавтайгаа байсан үе нь 1939-с 41 он хүртэл үү нэг 2-3 жилийн хугацаанд хамт байгаа. Тэр үед 5-6 настай байгаа хүүгээ 7 нас хүртэл нь одоо Чойномын аав нь те гэлэг гэрэнчин гэдэг байгаа тэр хүн 2 жилийн хугацаанд яг энэ Монголынхон түүх домгийг, хаадуудынхаа түүхийг те хаана эвдэж исэн, хаана алдаж исэн гэдэг бүх зүйлсийг бас хүүдээ ярьж өгсөн байдаг байна. Тэгэхээр ер нь бол энэ хүү ихээс хүүд ааваас хүүд ингэж уламжлалт түүхээ одоо өмнөх зүйлсүүдэд түүх домог болгон ярьдаг. Энэ зүйл ямар ч 1940-од он хүртэл үргэлжилж ийсэн гэдгийг энэ нэг юм зарим нэг намтрын дээр гарч ирээд л шүү. Ер нь бидний сургах ёс чинь тэр юм биш үү те. Аав нь хүүдээ ярьж хэлж өгөх. Тэгээ хүүн бас өөрийнхөө хүүхдэд дамжуулж ярьж хэлж өгөх. Энэ сургаалаар л дамжаад байгаа юм байна.
За болсон уу? За тэгээд болохоос гадна бас нэг юм хэлчихэ те. Энэ юу юм аа? Би зүгээр яг нөгөө сэдвээ өгөхдөө өөлөө их байгааг бол Тэмүүжин хаан болох уу гэж өгж байгаас гол санаа маань болохоор яг энэ асуултыг те үзэг сонсогч та бүхэнд яг өөрт нь үлдээе гэж шийдээд үнэхээр те энэ бол зөв үү буруу юу гэдэг асуулт те бас нэг өөрт нэг бодогдох хугацаа өгч. Тий. Энд дээр зүгээр би цаг арай болоог байгаас нэг өгүүлбэр нэг жишээ. Тэгээд юу вэ? Тэнгэрээс заяасан, тэнгэрт итгэгдсэн гэдэг зүйл бол одоо сүүлийн үед хараад хахад те энэ өөрөө ард түмнийг итгүүлэх те тэр хүчийг тэр зүйлийн эсрэг бол юус дуурч болохгүй гэдэг тийм одоо оюун санаанд нь суулгах тийм өгүүлбэр үг одоо юу гэдэг сурчлагын PR-ийн хэрэгсэл байсан байж болно гэдэг тийм юмгаас хүмүүс ярилцаад байгаа байхгүй ганц сонсогч л байдаг. Гэхдээ энэ дээр зүгээр нэмжлэх гэдэг санаа нь ганцхан нүж ятгад төрсөн гэдэг юм уу те тэр нэг яриа. Тэр ард түмэн дунд гарах юм бол бусдаас онцгой гэдгийг нь хэлээд өгч байна. Тэгээд тэнгэрт итгэгдсэн, тэнгэрээс ивэгдсэн, тэнгэрийн хүү юу гэдгийг хаадуудыг бас тэнгэрээс тэнгэрийн ташуур, тэнгэрийн гисгэл гэдэг чинь те энэ зүйлс одоо нэг хүн гэхээс илүү тэр дээр чинь бүхний дээр тэнгэр байдаг. Тэнгэр хэрвээ энийг тэтгэгдсэн бол чи яах зарах байхгүй гэж болно. Нөгөө талдаа тийм одон төрсөн гэдгээрээ энэ хүмүүсийн туулсан зовлон тэр хүмүүсийн үдсэн тэр өлмөн зүлмөн байсан үе ядарч ийсэн үе энэ ихийн хүүхдүүдэд тэжээх гэж тэгж алхаж мөлхөж дээлээ шууж явж ингэж өсөж ийсэн тэгээ хулгам зурам хүртэл агнаад идэг штэ тий ингэж хүүхдүүдэд тэжээж ийсэн гэдэг юм уу энэ их зүйлсийг тэнгэрээс тэтгсэн угаасаа л хаан эзэн болох байсан угаасаа л хувь заяа нь ийм гэдэг утгаар хаач болохгүй юм лээ хүн гэдэг талаас нь харах юм бол үнэхээр л нэрээ хүүхдэд тэжээх гэж жимс түүгээ явж байгаа юм байна. Тэгэл ардталтаа нөгөө нэг нялх хүүхдээ хин нэгэнд нь харуулж үлдээгээл явсан байж таарна шүү дээ. 9 настай хүүхэд одоо яаж те ан гөрөө хийгээд гэр бүлээ тийжээгээд авч явах вэ? Хэцүү байхгүй. Тэгээ олдож байгаа юм л хөрөхөд туула, зурам, загас мэтийн юм аа л гол зогоож ийн гэсэн үг. Яг төд бодлого нөгөө нэг юу ачиж байгаа юм л да. Хүүхдүүд нь тусдын дороод эхэлж байгаа юм л да тий. За ингээд Их Монгол улсын түүх нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар өндөрлөж байна. За нэвтрүүлгийн маань ивент тэтгчээр өрх бүрийн хэрэглээ уяг гурил бид бүхнийг дэмжин ажиллаа, талархлаа илэрхийлээ. Баярлалаа та бүхэндээ. За мөн энэхүү нэвтрүүлгийн маань Америк сургуулийн түүхийн багш Маратхан бид бүхэнд бэлтгэн өргөлээ. Баярлалаа. Дараагийн дугаар. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмөндөр нэр дээрх Худалдаа агшлын банкны дансага 4191 Тэг 4518 Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Одмөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.